Базаалт компаниас Дархан хоттой барьсан жишг байшин дээр одоо шинээр гарч байгаа 2005 оны шинэ технологи буюу пассив базаалт панелын технологиг танилцуулах өдөрлөг төхөөрөлцөн ирсэнд бол маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг мэдэгдэе. За өнөөдрийн сургалт нь болохоор ер нь барилгын салбарт эрчим хүчний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, байгалийн орчинд ээлжтэй технологиг нэвтрүүлэх талаар ерөнхий танилцуулга мэдээллийг хүргэлтгсэн байгаа. За энэ сургалтаар юуг мэдэж авах вэ гэхээр базаалт чулуун хүүн гэж яг ямар бүтээгдэхүүн байна вэ? Ямар давуу талтай юм бэ? Бусад зах зээл дээр борлуулагдж байгаа дулаалгын материалуудаас ялгаа нь юу байх юм гэдэг талаар, за дээрэс нь пассив хаус буюу эрчим хүчний хэмнэлтэд байшин барих технологийн зааварчилгаа зөвлөгөөнүүдийг авах боломжтой. За дээрэс нь заавал пассив байшин шинээр барих биш. Одоо байгаа сууцаа дулаалаад эрчим хүчний хэмнэлтэд байшин болгох боломжтой. За дээрэс нь термобазаалт пассив хаусын хийцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлтгсэн байгаа. За тэгээд Монгол Азот компани дахин дулаасан айл өрхүүд дээр одоо эрчим хүчний хэмнэлт утаагаа хэр зэрэг багасгасан талаар ингээ үр дүнгийн судалгаануудыг тогтмол хийгээд явж байдаг. За энэ дээр болохоор сонгон хайрхан дүүргийн айл өрхүүд дээр 50-аас 80 м2 байшинтай 200 айлыг сонгож авч дулаалаад хэрэг хэмжээний хүлээн нүүрс хэрэглэснийг энэ дээр ингээ графикаар харуулсан байгаа. За дулаалга хийхээс өмнө нэг айл өдөрч дунджаар 30-аас 40 кг нүүрс хэрэглэдэг байсан. За үүнийг нь жилдээ гэж үзвэл 5-аас 8 тонн нүүрс төлөх ийм судалгааны дүн гарсан байгаа. За үүнийг 200 айлаараа үржүүлээд үзэх юм бол жилдээ 200 айл маань 10,000-аас 16,000 тонн нүүрс төлөх ийм судалгааны дүн байсан. За дулаалга хийсний дараагаар болохоор халаалтын зардал хүлээн нүүрсний хэрэглээ нь 65%-аар буурсан гэсэн ийм үр дүн гарсан байгаа. За энэ хэмжээгээрээ одоо хүлээн нүүрсний хэрэглээ богсож байна гэдэг маань энэ хэмжээгээрээ байгаль орчинд бохирдол нь багасж байгаа гэсэн юм үр дүн харуулсан байгаа. За саяны яриаг илүү ойлгомжтой болгохын тулд энэ дээр нөгөө загвар өрхтөр харуулсан байгаа. За дулаалга хийхээс өмнө тухайн айл маань өдөрс 5 удаа галлага хийдэг байсан бол дулаасны дараагаар 2 удаа болж ингэж буурсан юм судалгааны дүн гарсан байгаа. За загвар өрхтөр ямар ажил хийгдсэн талаар энэ дээр яг гүйцэтгэлийн дэлгэрэнгүй мэдээллүүд нь орсон байна. За базаалт чулуун хүүн 15-аас 20 см зузааныг хэрэглэсэн. За чулуун өнгөө хэрэглэхдээ мэдээж одоо энд харагдаж байгаа шиг ингээ модон араам зангидаа чулуун хүүн өнгөө хийсэн байгаа. За дээрээс нь уур усгаарлагч цаас буюу амьсгалдаг цаас гэдэг материалыг ашигладаг. За тэгээ өнгөлгөөний материал буюу сайдинг хийгээд ингээд амны орон сууц маань хуучин байснаас ингээ шинэ мэт болсон ийм дүр зурагтайгаар болсон байгаа. За энэ дээр болохоор хүмүүс нөгөө нэг дулаалгыг хаанаасаа хийх юм бэ, дотор талаасаа хийж болох уу гэж айгүй их асуудаг. Энэ базаалтаар үйлчлүүлж байгаа хүмүүс. За энэ дээр бид нар юуг харуулах гэж байна гэхээр дулаалгыг ер нь альч талаасаа хийсэн болно. За энэ дээр нөгөө нэг чулуун хүүн дээр ийм юу харагдаж байгаа. Усны тусал нь ингээд шар өнгөн дээр харагдаж байгаа хэсэг байгаа. Базаалт чулуун хүүнтэй хэсэг. Энэ болохоор гадна талаасаа дулаалгаа хийх юм бол нөгөө хөдөлгөөний цэг буюу 0 цэгийн процесс маань гадна талын дулаалга дээр явагдах учраас байшингийн үндсэн хийц болох тоосхыг хөлдөж гисгээс хамгаалж өгдөг. Ингэснээрээ нөгөө тухайн байшингийн маань насжилт уртуулдаг гэдэг давуу талтай. За дотор талаасаа хийсэн ч өрн болно. Тэгээ дотор талаасаа хийхээр жоохон хид хидийн дотор тал байдаг. Нэгдүгээрт ашигтай талбай хэмжээ буурчин, хоёрдугаарт байшингаа нөгөө хөлдөж гисэх процессоос хамгаалж чадахгүй тийм дотор талтай тал байдаг учраас бид нар гадна талаасаа хийгээд явахыг илүү зөвлөд явдаг байгаа. Дулаалгын материалыг ер нь дулаалгаа үр дүнтэй болгохын тулд стандартаар нь сайн дулаалууд ямар ч төрлийн заавал базаалт биш те гадуур борлуулагдж байгаа дулаалгын материалыг авахдаа яг стандарт технологийн дагуу хийж чадах юм бол нөгөө нэг 65-аас 75% эрчим хүчний хэмнэлтэд байшин болох боломжийг бүрдүүлж байгаа. За стандарт дулаалга гэж юу хэлээд байгаа вэ гэхээр дээвэр дээр 20 см, хананд 10-аас 15 см. За дээрээс нь суурийн дулаалга хийцэн тохиолдолд эрчим хүчний хэмнэлтийг 65% бууруулах боломжтой болж байгаа гэсэн үг байна. За дээрх график дээр болохоор дээвэр дээрээ 5 см-ийн зузаан дулаалга хийсэн байхад та нийт түлээд үйлдвэрлэсэн дулааныхаа дөнгөж 14%-ийг нь хадгалд үржиж гэнэ гэж харуулж байгаа. За 15 см зузаан дулаалга хийгээд дээврээ 15 см дулаалга хийсэн байхад бусад хэсгээ дулаалаг байхад шүү дээ 25%-аар эрчим хүчний хуваар хадгалж үлдэх боломжийг бүрдүүлж байгаа.
За стандартаар буюу дээврээ 20, ханаа 15 ингээд суурьад дулаалсан байхад 50-аас 60% эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. За үлдсэн хувь нь юун дээр байгаа вэ гэхээр нөгөө дулаалгаа технологийн дагуу хийж чадсан уу, дулааны гүүрийг үүсгэхгүйгээр хийж чадсан уу, хаалга цонхны амлага нь яг зөв байна уу гэдгээс шалтгаалаад бусад нөгөө нэг эрчим хүчний хэмнэлт бий болгох гарцууд нь гарч ирж байгаа гэсэн үг байна. За саяны энэ дээр гарагдсан нөгөө дулааны гүүр гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр дулаалга хоорондын одоо нөгөө уулзж байгаа хэсгүүдээ нийлүүлээгүй хийх юм бол дулааны гүүр үүсэх эрсдлийг бий болгодог. За дээрээс нь цонхны амлагаагаа дулаалгын материалтайгаа уулзуулаагүй хийх юм бол бас тэр хэсгээр дулааны гүүр үүсэх буюу нөгөө үйлдвэрлэсэн дулаан маань тэр зай завсраар нь гараад урсаад гараад байгаа. Тэгээ энийг дотроо хадгалж үлдэхийн тулд яг технологийн дагуу зөв хийхийг эргэлзэх хэрэгтэй байдаг. За дулааны алдагдал нь хаагаараа ихэвчлэн явагддаг гэхээр хаалга цонх барилгын залгаа хийсэг тэгээ ан цав завсар үүссэн хэсгүүдээр илүү их явагддаг. За дээрээс нь дулаалгын материал нь хангалттай биш нингэн дулаалгатай байх юм бол бас тодорхой хувийн дулааны алдагдлыг үүсгэдэг. За тэгээ цонх хаалганы амлага хэсгүүдээр бас дулааны алдагдал маш ихээр явагддаг байгаа. За хуучин байшингаа дулаалгахад юуг анхаарч үзэх ёстой вэ гэхээр за байшингаа эхлээд үнэлж үзнэ гэсэн үг. За манай байшин хаагаараа дулааны алдагдaltaй байна уу, хаанаасаа сингэж гин үү, хаагаараа нөгөө хөгц мөөгөн зүр үүсэж гин үү гэдгээ үнэлж үзээд за энэ хэсгээрээ ханаараа байх юм уу, дээврээрээ байх юм уу гэдгээ үнэлж үзээд стандартаар нь одоо хэдэн сантиметр дулаалхаа тооцож болно гэсэн үг. За базаалт чулуун хөвөн болохоор хуучин барилга дээр ажиллахад хамгийн тохиромжтой дулаалгын материал гэж үздэг. За чулуун хөвөн маань болохоор галт шатдаггүй тийм уян зөөлөн материал байдаг. За хан таас дээвэр тус бүртэн тохирсон яг стандарт зузаанаараа тохирсон нягтралтай бүтээгдэхүүний ашиглахыг зөвлөдөг байгаа. Манай бүтээгдэхүүн болохоор 35 кг м3-ийн нягттай, 50 кг м3-ийн нягттай гэдэг нөгөө метр кубд орж байгаа хөвөнгөөсөө хамаарат уян зөөлөн баах уу, хатуу баах уу гэдэг нь өөр өөр байдаг. Тэгэхээр нөгөө нэг тохирсон гэдэг нь болохоор арам зангидаад одоо ингээ модоор арам зангидаад хийж яах гэвэл та аль болох зөөлөн материалыг уян зөөлөн материал аваа ашиглах юм бол нөгөө арам хоорон завсар зай үүсэхгүйгээр арамдаа бариад тэгээ дээгүүрээ завсар зай суулт өгөхгүйгээр ийм технологи болж өгдөг. Хэрвээ нөгөө шөрөөвтөж тогтооно гэд өндөр барилгын гадна фасаданд хэрэглэе гэж ивэл хатуу хөвөн баах юм бол нөгөө шөрөөвпэ барих чадвар нь илүү байдаг. Тийм болохоор технологиос шалтгаалаад хөвөнгийнхөө нягтыг бас анхаарч үзэх ёстой байдаг. За дулаалгын материал зах зээл дээр болохоор ийм хоёр үндсэн төрлийн дулаалгын материал байж байдаг. Нэг нь болохоор эрдэс хөвөн төрлийн дулаалгын материал гэдэг. За эрдэс хөвөн төрлийн дулаалгын материал болохоор чулуун хөвөн, шилэн хөвөн, за сүүлийн үед болохоор шаарган хөвөн гэх бүтээгдэхүүн өндөр барилгын гадна фасадн дээр төлхөө хэрэглэгддэг юм бүтээгдэхүүн байгаа. За поли төрлийн дулаалга гэдэг хөөсөн полистрол буюу бидний сайн мэддгээр нөгөө цагаан хөөс. За хөөсөн политрон буюу шүршдэг хөөс. За тэгээ XPS буюу бүр өндөр нягттай суурин тэргэлдэг юм хөөсийг авч үздэг байгаа. За энэ төрлийн материалуудыг аваад дулаалгаа хийж байгаа тохиолдолд нөгөө материалын шинж чанар хийцийн технологи дээр нь яг анхаарал технологийн дагуу хийгээд явахыг зөвлөдөг. За базаалт чулуун өнгийн шинж чанар нь болохоор одоо манай логог харж байгаа бол та хэд ийм спираль хэлбэртэй байгаад байгаа. Энэ маань болохоор хөвөнгийн бүтцийг харуулж өгж байгаа. Чулуун өнгөө өндөр температур тайлаад одоо хөөсөн чихэр шиг нэг агаараар үлээнгүүд ийм хөвөн болж ирдэг. Тэрийг ингэж давхарлаж спиралдж жагаад нягтруулаад бүтээгдэхүүнээ хийдэг учраас одоо суулт өгөхгүй байгаа гол шалтгаан нь энэ дээр харагдаж байгаа. За тэгээд дулаан болон дулаан хүйтэн тусгаарлах чадвар нь хамгийн өндөр бүтээгдэхүүн байгаа. За дуу чимээ шингээж тусгаарладаг. За дээд айлын ч юм уу нөгөө дуу чимээ ихэд штэ тий. Тэрийг энгийн өрөө хоорондын дуу чимээ байх юм бол та нэг 10 см зузаан чулуун хөвөн хийчих юм бол тэр дуу чимээ дарагдах боломжтой. Хэрвээ нөгөө дуу чимээ маань дамждаг гэж байдаг штэ тий. Шугам хоолоогоор дамждаг ч юм уу тий. Тийм байх юм бол яг тусгаарлах боломжгүй. Зөвхөн одоо өрөө хооронд тусгаарлагчаар ашиглаж болдог. За тэгээ байгалийн чулуунаас гаргаж авсан учраас эрүүл мэндийн сөрөг нөлөөгүй эко бүтээгдэхүүн гэж явдаг байгаа. За Монгол Азалт компани маань одоо энэ 6 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр нийлүүлж байгаа. За базаалт чулуун хөвөн буюу үндсэн дулаалгын материал маань байна. За энийг болохоор дуу дулаан тусгаарлагч материалаар ашигладаг. За дараагийнх нь болохоор базаалт фибер арматур гэдэг одоо тэр үүдэнд байгаа ингээд хөндлөн хийсэн бүтээгдэхүүн байгаа. За энэ маань болохоор базаалтыг одоо
дээс томж байгаа юм шиг базаалтаа хөвөнгөө утас болгоод тэгээд ингээд томоод гаргаж авдаг юм бүтээгдэхүүн байгаа. Тэгээ гадна талаар нь нөгөө нэг бетонтой барьцлах чадрыг нэмэгдүүлэхийн тулд кварц илсээр бүрээд өгчдөг. Тийм барцгар гадаргуутай. За тэр маань болохоор ямар даваа талтай юм гэхээр зэвэрдэггүй ган арматураас 2.5 дахин бат бих 4 дахин хөнгөн гэдэг утгаараа одоо нөгөө амны орон сууцны суурь нь зам гүүрийн бетон хийцүүдэд ашиглахыг зөвлөдөг. За сүүлийн үед болохоор хүмүүс нөгөө газар тариалангийн хашааны шоонд айгүй их ашигладаг болсон байгаа. Хашааны шомоо арматур хийхээр хүнд болчдөг. Тэгээд тэрийг энийг хийснээр болохоор хөнгөн болоод илүү хялбар зөөж тайлбарлахад хялбар болчихж байгаа. За дараагийнх нь болохоор базаал сэндвич хавтан гэдэг. Энэ маань болохоор үйлдвэр агуулгын зориулттай хөвчлэн баригддаг. За ийм ховлтой төмөр завсар ингээд чулуу хөнгөө хийгээд хоёр талаар нь төмөр хийчихэж байгаа. Тэгээ гадналынхаа өнгөн фасадны төмрийг бол өнгө загварыг нь өөртөө өөрчлөөд хийгээд авах боломжтой учраас өөрийнх нь сонголтоор байшингаа ингээд өнгө загвар гаргах боломжтой юм бүтээгдэхүүн байгаа. За дараагийнх нь болохоор термо базаа шугам хоолой гэдэг. Одоо энэ хаанан дээр хийгдсэн бүрэнки юунуудыг болохоор шугам хоолойн дулаалганд ашиглагддаг. Одоо уурын шугамын ч юм уу бохирын шугамыг хүлдэж гисгээс хамгаалдаг. Дээрээс нь энэ маань нөгөө чулуун хүн маань гал шатдаггүй учраас иргэд нөгөө яндангаа тусгаарлагч байдлаар бас ашигладаг. Дээвэрлөө цонхоос хамгаалж өгдөг. За 25-аас 380 мм-ийн диаметртэйгээр гарна 1 м-ийн урттай гардаг. Тэгэхээр нэг тохирсон диаметртээр аваад шууд юунда шугам олондоо углаа явчихна гэсэн үг. За Growell гээд энэ маань болохоор 2021 оноос хойш судалгааны ажил нэгдэж явж байгаа төсөл байгаа. Удаачих үед хэрэглэх одоо хөрс орлуулагчаар буюу гидропоник усан тариалтан дээр хөрс орлуулагч байдлаар ашиглах боломжтой. За энэний нь юу хэлээд байна вэ гэхээр нөгөө базаалт чинь ургамал ургаж байгаа учраас байгалийн бүтээгдэхүүн байна шүү гэдгийг бас тодтогч өгж байгаа нэг хэлбэр байгаа. За дараагийнх нь болохоор термо базаалт оёмол хүнжил гэдэг. Одоо энэ дээр ингээд төмөр уцаар хэрээд ойцсон бүтээгдэхүүнүүд байгаа. За энэ болохоор ихэвчлэн нөгөө дулааны станцууд ч юм уу уурын зуухны станцуудад захиалгаар гардаг бүтээгдэхүүн. Мөн ялгаагүй дулаан засгаарлагч болон галын хамгаалтын зорилтоор ашиглагдах юм бүтээгдэхүүн байгаа. За дараагийн нөгөө сургалтын хэсэг маань ногоон барилга гэдэг. Одоо ер нь бол хүмүүс нөгөө ногоон барилга барах юм бол 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэд тэгээдсэн болохоор бид нар нөгөө барилгын салбарын компани учраас ингээд хүмүүстээ ногоон барилга гэж яг юу хэлэх юм бэ? Ямар төрөл байдаг вэ талаар дэлгэрэнгүй өгөхөр бэлдсэн байгаа. За ногоон барилга гэдэг нь болохоор байгаль орчин дээлтэй байгалийн нөөцийг ингээ оновчтой ашигладаг эрчим хүч усны хэмнэлттэй ийм барилгыг ногоон барилга гэнэгээд ногоон барилгын хүрээлэн гэдэг байгууллагаас ингээ томьёолоод гаргаад ирсэн байгаа. За төрлийн хувьд болохоор эрчим хүчний хэмнэлттэй байшин, пассив байшин, хybrid байшин, за zero energy байшин гэдэг ингээ 5 төрөлд хувааж үзэж байгаа. За яаж ингээ 5 төрөлд хувааж үзэж байгаа юм бэ гэхээр за эрчим хүчний хэмнэлттэй байшин ингээ гэрчилгээжүүлнэ гэж байгаа. За гэрчилгээ авахын тулд яах ёстой вэ гэхээр за BEST гээд ногоон барилгын үнэлгээний системийг боловсруулсан нийтдээ 2 бүлгийн 12 шалгуураар 100 оноогоор дүгнээд за хэрвээ таны байшин ингээд 81-ээс 100 оноо авах юм бол А үнэлгээний байшин болж гинэ гэсэн. За 61-ээс 80 оноотой болох юм бол Б үнэлгээг авч гинэ. За 40-аас 60 авах юм бол суур гэрчилгээ олгодно. За энэ оноог аваад та нөгөө нэг банкуд дээр ч юм уу ногоон амны орон сууцны зээл хүсэх, ногоон амны орон сууцны санхүүжилт авах эрхийг үүсэж байгаа гэдгээрээ даваа талтай. За 100 оноо маань дотроо эрчим хүч ба усны хэмнэлтийг нь яаж шийдсэн бэ гэдгээс шалтгаалаад 60 оноог нь авах боломжтой. За тэсвэржилт ба хүрээлэн буй орчин дээрээс 40 оноог нь энэ болохоор нөгөө тус бүрт нэм шалгуураар энэ 40 оноог цуглуулна, 60 оноог цуглуулна гэдэг ийм шалгуурууд нь байж байгаа. Та ногоон барилгын хүрээлэн гээд пэйж рүү вебсайт руу ороод харах боломжтой байгаа. За хэрвээ та ногоон барилга барих юм бол ер нь ногоон барилгын ирээдүйн чиг хандлага нь юу вэ гэхээр за арилжааны банкуд болохоор эрчим хүчээ 20%-аас дээш хэмнэсэн байшин барих юм бол ногоон зээлээр амны орон сууцыг нь одоо ногоон зээлээр барих ногоон зээлээр одоо борлуулалт хийгдэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах юм бол бас банкуудын ногоон зээлээс тэр бүтээгдэхүүнүүдийг авах эрх нь нэгдэж байгаа. За дээрээс нь 2024-өөс 2028 оны засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд гэр хорооллыг эрчим хүчний хэмнэлттэй юм орон сууц барих юм бол 15-аас 30 сая төгрөг хүртэл санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдэг бодлого гараад явж байгаа. За тэр хүрээндээ Улаанбаатар хотод бол ингээд дүүрэг болгон дээр амны орон сууцны иргэдэд мэдээлэл өгөх төв гэдэг төв нэгдсэн.
Тэн дээр яаж ногоон барилга барихын, ногоон барилгын материал гэж яг юуг нь хэлж яах нүгээр ингээ заавар зөвлөгөөнүүдийн өгөөд явж байдаг. Дээрээс нь барилгын хөгжлийн яамны нөгөө сайт дээр нь жишиг нэг моргийн амны орон сууц гэдэг юм жишиг загварууд байгаа. Байшингаа барихтаа заавал нөгөө төлөвлөлтгүй өөрийнхөө зургаар ингээ барих биш. Тэр яамны сайт дээр байгаа бэлэн зургийг ашиглаад өөрөө ингээд иргэн юугаа орон сууцаа барих юм бол бас ногоон гэрчлэл авах боломжийг нь олгож өгч байгаа. Ийм бүтээгдэхүүн байгаа. За дараагийн танилцуулгыг маань болохоор манай Termohouse Basalt компани инженер Баян мөнгө маань хийхээр байгаа. Одоо хэрвээ та байшингаа шинжлэх гэж байгаа шинээр барилга барих гэж байгаад бид нар юуны барилгын панел хийцийг нийлүүлэхээр ерөнхийдөө одоо энэ жилээс ажиллаад төслөө шийдвэрлээд эхэлж байна. За энэ хэдүүлээ юун дээр ярьж байгаагаар энэ зурган дээр яриа явуучвал илүү ойлгомжтой байх байдлаар байх бах. Яагаад гэвэл хүмүүс зурган дээр ойлгомжтой одоо энэ юун дээр зураг хийцээр авцаа. За ерөнхийдөө энэ дээр жишээ байдлаар 80 м квадрат одоо саяны ярьж байгаа пассив ногоон барилга барья гэвэл одоо манай бүтээгдэхүүн хийцээс иймэрхүү бүтээгдэхүүн хийцүүдэд нийлүүлж ухсраад энэ барилгыг барих боломжтой гэсэн үг. За манай хааны давуу тал юу гэвэл өндөр нь 3.5 м-тэй, өгнө нь 30 см базаар чулуу хүнд дулаалгатай гэсэн үг. За юуных нь уртын хэмжээ 1.2 м-ээс 6.1 м-ийн урттайгаар хааны дулаалга хан мэн панел хийцээр ухсартнаа гэсэн үг. За бид нар энэ панел юунд байшин дээр энийг одоо дээгөө маягаар ухсарсан байна. За энэ чинь 6 та хаан нэг хэсэг гэдэг байдлаар ухсагдаа явах юм бол хамгийн жижиг хаан маань ийм 2.4 м-ийн өргөнтөөгөр хаан маань бий болно гэсэн үг. За саяны энэ сугалтан дээр орсон шинүүдээр хэрсэн юу агуулгаж байгааг бол энэ нөгөө давуу талууд байна. Нэг бол дуу тусгаарлна. Одоо нөгөө халуун температурыг дотор гадна температурыг хэлбэлцлүүгээр дотор температур 20 градус багтаал 20 градусаар барина гэсэн. Гадны температурын нөлөөлөгөөр дотор температураар барих боломжтой хаана хийж үйлдвэрлэж байгаа. За давуу талуудаас нь аваад та сая манай сургалтын менежер хэлсэн давуу талууд нь ерөнхийдөө манай бүтгэн давуу талуудыг ярилцсан. Энэ болохоор барилгын угсалтыг түргэн шургаа хурдан хугацаанд угсах боломжийг олгож байгаа гэсэн. За энэ юу давуу талтай гэвэл бид нар одоо модон архитектурын барилгыг байшинд барихын тулд бид нар нэг арамаар нэг банзаар нь байшингаа угсардаг байсан бол одоо 6 м-ээр нь 2 м-ээр нь ч юм уу гээд шууд угсаад лего шиг байдлаар угсаа явуучих боломжтой гэсэн. За байшин барьж үтсэн байшинд амьдардаг хүмүүс нэгдөө байшин барих хугацаа маань 1 хоногоор хойшлох 1 сараар хойшлох тутам зардал маань нэмэгдэж идэг те. Нэгдөө бидний аман яриагаар 100 руу 100 удаа явна гэдэг ийм аман шог байдлаар бид нар ярилцдаг шүү те. Тэр явдлыг багасгах нь хугацаа хэмнэн гэсэн үг. За магадгүй энд бид нар хүү амьтанд өөртөө хуваараа байрлал байшин барьж өгдөг бол та жилд 1 хүнд биш 2 хүнд 3 хүнд барьж өгөх боломжийг нь нээж байгаа гэсэн үг. За энэ маань өөрөө ямар давуу талтай бол бид нар энэ бүтээгдэхүүнд ашиглаж байгаа модон арга бүтээгдэхүүн модо Оросоос өндөр чанарын бүтээгдэхүүн мод оруулж ирж байгаа. За энэ бүтээгдэхүүний хийцлэл маань дундаа 30 санжийн дулаалгатай хоёр талдаа ОСП хавтантай байна. За тэгээ бидний ерөнхийдөө ингээд яриагаар уур тусгаалагч гэж яг ерөнхийд нь яриад байдаг боловч дотортой бид нар пилот буюу чигнээс хамгаалсан хамгаалалттай гадна талдаа гаднаас уур усыг гадагшаа гаргадаг. Гаднаас ямар нэгэн уур ус салхийг овоолохгүй хамгаалалттай тийм теп маягийн юутах бүрхүүлтэй байна гэдэг байдлаар нийлүүлж байгаа юм. За тэгээд энэ ямар загвараа гарч болно гэсэн. Бид зөвхөн 80 м квадратын байшнаар жишээ авсан байгаа. Энийг бид нар хөгжүүлээд 36 м квадрат, 100 м квадрат, 50 м квадрат гэдэг юунд та өөрийнхөө газар зураг авч яваад бид нар таны зурган дээр энэ хавтангуудынхаа юуг угсарч үзээд за ийм хавтан хэдэн шиг орох байна. За хамгийн энгийн жишээ авах бол 36 м квадрат байшин бид нар гэж хамгийн жигээ барилаа гэж ботход 4 шиг хавтал угсарна гэсэн үг. 4 шиг хавтаа. За энэ дээрээс нь бид нар шал хааны дулаалга бас 30 см-тай хийж байгаа шүү. Шал маань бас 30 см дулаалгатай панел хийж байна гэсэн үг. Дээвэр буюу хүчилтэй автан маань ялгаа авахгүй 30 см дулаалгатай. Одоо бид нар зарим нь болохоор шал 15-аар хийгээл ханаа 20-оор хийгээл дээврээ 25-аар ч юм уу янз янзаар хийдэг бол энэ 30 см дулаалгатай битүү байна гэдэг нь өөрөө төвний хэлсэн эрчим хүчний хэмнэлттэй дулаан алдагдал багтай төвний хэлсэн ногоон барилга гэдэг англиэд бүрэн хангахуйц панел хийцийг бид нар нийлүүлэх юм боломжийг энэ 25 онд
гаргаж ирж нийлүүлж байна гэсэн үг. За ерөнхийдөө нэг иймэрхүү юу байгаа танилцуулга байгаа. Тэгээд энгийнээр хэлэхэд хан тааз шал мэн 30 см дулаалгатай. За модон арга бүтээцтэй. За энэ модон арга бүтээцээс гадна ерөнхийдөө ай joist буюу модон дам нуруу ашиглаж бид нар хийж байгаагаараа илүү давуу талтай. Бид нар одоо ерөнхийдөө байшин барьдаг бол бид нар хооронд дандаа бүрүүс эсвэл банд зангидж хийдэг бол энэ өөрөө мэн 61 буюу 61 см алхамтайгаар ийм модон арга дам нуруу ай joist-ийн системээр хийж байгаа нь илүү барилгыг бат бөх газар хөдлөлтийн төсвөрлөлттэй өндөртөлтөө хэв ажилтанд орохгүй тэгээ давуу талуудыг бий болгож байна гэсэн үг. Тэгэхээр энэ 25 оноос эхлээд бид энэ бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа нь илүү тав тухтай амьдрах боломжийг нэ. За та бүгдийг мэдчихсэн модон бүтээцтэй барилга маань өөрөө хүний эрүүл мэндэд илүү давуу талтай. Дээрээс нь яг энэ бүтээгдэхүүн авдаг та нойтын шаврын ажил хийхгүй улирал харагдахгүйгээр байшингаа барих бүрэн боломжтой. За магадгүй та дулааны улиралдаа суурай дутгсан бол өвлийн улиралд энийг барих боломжтой. Өвөл зам барьслаас угсарснаас чанарын ялгаа байхгүй гэсэн. Гол нь ажлах хүчин дээр нь өвөл зууны жоо ялгаа байна вэ гэхээс бол угсралтын үед ямар нэгэн юу гарахгүй битүүмжил сайтай үйлдвэрийн орчинд энэ нөгөө ханаа угсарж байгаа болохоор битүүмжлийг маш сайнаар хийгээд өгнө. За тэгээд хаалга цонхны нийлхийг нь гаргаад өгнө гэсэн. Та өөрөө хаалга цонхны нийлхийтэй бол хаалга цонхны нийлхий одоо энэ дээр ингээд нийлхийг бидний гаргаа харуулсан. Ингээд зургаа ингээд босгоод яг ийм энэ хөвтэй байдлаар харуулсан. За босгоор яг ийм порогцлж босчих байдлаар ингээд гаргацсан байгаа. Тэгээд хаалга цонхтой эсвэл дан битүүгээр навж болно. Та ханада цонх гаргаж байгаа цонхтой авч болно. За хаалга гаргаж байгаа хаалгатай авч болно гэсэн. Тэгээд түүнийг хийсэн дулааны гүүр үүсэх гэдэг. Энэ нь өөрөө ингээд чулуун хөнгөөрөө холбогдож байгаа болохоор чулуун хүм чулуун хүмтэй ингээд өөрөө холбогдож угсагдж байгаа болохоор дулааны гүүр үүсэх эрсдлийг багасгаад айлгчж байгаа гэсэн үг. Энэгээр бид нар дулааны гүүр үүсэхдээ дулаалгаа дутуу хийх эсвэл металл дээр мод угсах ч юм уу энэ эрсдлээс үүсээд дулааны гүүр үүсэж байгаа байхгүй. Тэрийг бид нар энэ дээр найрлагаад тэр боломжуудыг хаагаад өгч байна. Гол нь та угсралтаа стандарт юуны технологийн дагуу зөв угсчих юм бол таны барьдаг илүү одоо пассив илүү тэр ногоон гэдэг юугаа хангалттай хангах бүтээгдэхүүн байгаа. За бас ингэж хэлэхэд энэ бүтээгдэхүүн маань түрүүний хамгийн энгийн жилнээр авахад 4 хан угсаад 36 м квадрат байшин болж чинь гэсэн шүү дээ. Тэрийг бол бид нэг 2 өдөр хамгийн урттай 2 3 өдөр угсарчаар байшинд мань өөрөө гадна араамаага босгоод ирэхээр нөгөө үл хөдлөхийн зээл гарах боломжтой болчихдог байхгүй барилга дээр байшин дээр. Тэгэхээр тэр нөхцөл маань илүү хурдан болж байна гэсэн. Та хамгийн гол нь хугацаа хэвлэн. Та одоо зуны 3 сард нэг байшин барьсан бол сарын дотор магадгүй тэрнээс хурдан өөрөө чадамжтай эсвэл мэргэжлийн байгууллага бариулвал тэрнээс хурдан хугацаанд байшингаа бариад ашиглалтанд оруулах боломжтой байна гэдэг. Энэ бүтээгдэхүүнийг бид нар энэ жилээс эхлүүлээд нийлүүлж байна. Магадгүй та эдгээр саяны орсон сургалт бас энэ дээрээс асуух манай бүтээгдэхүүнтэй холбоотой асуултууд байвал асуугаад Одоо 6 метрийн хүнээ гэдэг байгаа шүү дээ. Энэ одоо үний үед. За одоо энэ яг энэ юуны хааны үед нэг 4 сая 400 орчим байгаа. За тэгээд одоо энэ нийлхий цонх хаалганы нийлхий хаалганы юу ороод ирэхээр жоохон арай өндөр үнэтэй байх байдлаар. За энэ дээр болохоор энэ 80 м квадрат хан таад шалан орсон метр квадратын үнэ сая 100 сая төгрөг гэсэн үг. Одоо энэ бүх энэ барилгын шал таад хан орсон гэсэн үг. Тэгэхээр нэгээс бүр 3 талаас 30 см дулаалгатай модон арагтаал бүтээц байгаа байхгүй панел байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө яг хуу та сая 100 гэдэг орчин үнийг бид нар ихэдээ барьж байгаа. Магадгүй та илүү томруулаад илүү өөрөөхөө барилгын хийцлийг энгийн болгоод эхлэх юм бол сая руу орох 900 руу орох боломж нь ерөнхийдөө байгаа гэсэн үг. Одоо жишээ нь энэ үнэхээр одоо зөвхөн 4 сая 400 гэдэг маань ингээд энээс барихад л 17 сая төгрөгөөр ингээд 36 м квадрат зүгээр ханаа босох бүрэн боломж байгаа байхгүй юу. Тэн дээрээ шалаа нэмлээ ханаа нэмлээ гэхэд яг тэр хэмжээ нь 32 сая төгрөг ч юм уу те. Би зүгээр энгийн зүгээр ойрцоо бодоод хэлэхэд тийм байгаа гэсэн үг. Тэгээд энэ дээр болохоор зөвхөн нөгөө гадна угсал манай панелийн үн энэ дээр та нөгөө дотор засал гадна засал фасад энэ төр орно гэсэн үг. Бетон дээр тавихтаа доороо одоо энэ яг энэ зургийн дагуу энэ доотлол нэм нөгөө 5 см юутай зайтай байгааз. Энэ дээр бид нар энэ зай гаргахтаа дулаалга 2.5 см доошоо гээд гаргаад илүү дулаалаад өгч чинь. Доороо та нөгөө юугаа суурай зутгачаа тэн дээрээ 5 20 см банзаараа гэл доошоо агтал суурай бэхлээд өгч штэ. Тэгвэл тэгээд дулаалга банзан дээр ч нөгөө дулаалгын
Түүний хэлээд байгаа дулааны гүр үрс стич арилгаад дулаалгын метал өөрөөгөө суугаад өгөхөөрөө дулааны гүлийг арилгаад өгч. Тэгээд энэ наатар хоёр талаас нь суурин дээр бэхэлсэн бэхлэгэн дээрээ бэхлээд өгчнө гэсэн үг. Чалаа ингэж модон хийцлэр хийхгүй зөвхөн эндийнхаа ханаас нь аваад тааз дээврээ хийнэ ч гэдэг ч юм уу. Тийм тохиолдолд бол ийм шуман суурьуд хийж өгч бас болж байгаа. Энэ болохоор нөгөө ICF термоблок гэдэг хөөсөн ийм нөгөө хив хашмал байгаа даа шүү дээ. Дотор нь цутгалт хийдэг тийм ээ. За энэ бол өөрөө дулааны асар өндөр хэмнэлттэй бүтээгдэхүүн. Тэгэхээр манай байшин дээдлийн хан маань нөгөө хужилт маань өөрөө өндөр дулааны тусгаалттай учраас суур маань өөрөө бас яг тэр дайны дулаалгатай байх хэрэгтэй. Тэгэхээр бол манай зүгээс хэрвээ шуман суур цутгаад, шал цутгаад хан дээврээ хийж байгаа тохиолдолд энүүгээр суураа хийх юм бол илүү сайн болоод нөгөө яг пассив гэдэг үзүүлэлт дээрээ очих юм байх шүү гэдэг санал болгож байгаа. Тийм иймэрхүү хоёр байдлаар хийж болно гэсэн үг. За тэгээд таад маань ерөнхийдөө бас таад ч багтаа ер нь хүмүүс дандаа л хамгийн түрүүнд сонирхож байгаа юм санхүүгийн асуудал шүү дээ. Хідэн төгрөг болох юм бэ гэдэг. За үйлдвэрээс маань бол биднэрт ингээд сайхан газар дээр гардаг. Одоо би нөгөө гүйцэтгэгч те газар дээр ингээд ажилчид аваачаал, мод авчраал, тайраал, зүсэл ингээд хийж идэг ажлыг яг хийлэгдэх хүн учраас энэ бүтээгдэхүүн маань бидний тэр нөгөө бүх талбай дээр болдог задгай ажлуудыг багцлаад үйлдвэрийн төвшөнд алдаагүйгээр тэгээ ингээ хийгээд өгчөж байгаа. За тэгэнгүүт хүмүүс нөгөө байшинд орж байгаа материалал бодоод ахаас ш гүйцэтгэгчийн талд гарч байгаа артлын зардлыг ерөөсөө их анзаардгүй шүү дээ. Цалин усны зардал, хоол ундсны зардал те давхар хяналтын зардал гэдэг ингээ тэр байшин руу хэд хоног инженер дахин нааш цаашаа очиж явж хянах уу гэл ингээл бусад зардлууд ингээ гардаг. Тэгэхээр тэрийг болоод энэ бүтээгдэхүүндээ ингээд амархан хялбар болгоо шийдээд өгчихсэн байж гин. А дээрэс нь магадгүй ерөнхийдөө заа хоол юм чи юмыг аж мэдхгүйгээл нэг жоохон нөөц аваал те материалаа худалдаж авсан чинь байшинд нь орохгүй илүү материалууд гардаг те тэр мэн уул нь ингээ нарийн ботох юм бол мөнгө л явж идэг. А тэгээ бүр цаашлаад их хэмжээний ингээд объем дээр ярих юм бол нөгөө мөнгөө хог болгочоод хогоо дахиад талбайгаас зөөхгөл дахиад мөнгө болдог те. Тэгэхээр тэр бодлогыг ингээд ийм гоё бүтээгдэхүүн болгочихсон байна гэдэг. Тэгэхээр бидний зовлон бол зөндөө хүн өвчлөлтсөн байгаа байхгүй. Тэгэхээр яг бид нар бол 2 сараас эхлээд ингээд жишг загвар гээд барилга хотоохлтын яамны сайтн дээр байж байгаа загваруудаас ерөнхийдөө Монгол дундаж ам бүлд зориулсан ийм загварууд байдсан байна гэдэг дээр энэ систем рүүгээ хувиргаад 40 50 60 70 80 илүү тий. Ингээд 4 загвар гаргасан. За сүүлд бол одоо ингээд боддоор хамгийн анхны нөгөө төсөл болох гээд 105 м2-ийн зураг хийгдэж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол хүмүүс маш их сонирхоод хүлээлттэй байгаа учраас би захиалагчтайгаа ерөнхийдөө яриад тохирчсан байгаа. Танаа ухсралтыг хийхдээ ингээд лайв бичлэг хийгээд хүмүүст ингээд ойлгуулъя. Ингээд барилга ухсралт хийдэг хүмүүс маань жишээ нь арга арчлалыг харах байх. Захиалга өгөх гэж байгаа хүмүүс маань яг ямар юм бодлоод байгаа. Давуу тал нь яг юу юм те. Тэр бодлогыг ингээд харуулах зорилготой ингээд лайв байдлаар ингээд хичээл сургалт давхар ингээд орж болох уу гэсэн манай захиалагч маань бол зөвшөөрсөн байгаа. Тэгээд одоо зураг төсөл маань боловсруулаад гараад ирэхлээр эрчим хүчний аудитораар бид нар зураг хянуулдаг. Энэ байшин яг энэ зургийн дагуу барих юм бол цаашдаа ашиглалтын хугацаанд ер нь хэдэн хувийн эрчим хүч хэмнэх юм бэ гэдэг дүгнэлтээ бол бид нар тун утгагүй авчих юм. 4 сарын 11-нд манай үзэсгэлэн байгаа тийм ээ. Тий үзэсгэлэн дээр гэхэд бол бид нар бол тэр загварынхаа эрчим хүчний хэмнэлтийн гэрчилгээг аваад жишг байдлаар за ингэж төлөвлөхөд ийм хувийн хэмнэлт гарах юм байна. Одоо тэгээд ер нь бол хүмүүс маань эрчим хүчний үн нэмэгдэж байна. За тэгээд найдвартай бас их усүр маань улам ингээд багасаад байгаа хэрэгцээг хангаж чадахгүй байгаа эрчим хүчний асуудал үүсэж байгаа учраас аль болох сэргээгдэх эрчим хүч рүү бас нэлээд тэмүүлэх болсон байна. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчийг өөрийг нь анхны төлөвлөсөн үр ашигтайгаар нь ажилуулахын тулд энэ байшин маань өөрөө асар дулаахан байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар тэр нөхцөл дээр нь аваачсан байгаа учраас аль болох хүмүүсийг эрчим хүчний их усүрээ сэргээгдэхээр тэгээд төвийн хараат бусаар дуртай газраа голын ирэг дээр уулын орой дээр дуртай газраа байшингаа бариад амьдрах боломж нь нэлээд өхүүлсэн юм загвар болж байгаа. Тэгээд яг энэ зураг төслийг ингээд хөгжүүлээд явж явах хугацаанд бол одоо би өөрөө инженер архитектор хүн учраас их сонирхолтой санагдчихж байгаа юм юу гэхлээр нодлон бодлол одоо нийт ингээ Монголын даяар эг өргөө гэдэг компани бол бүүм хийгээд маш том юм блок тэгээд ажлыг хурдвчилдаг. Тэгээд дээрэс нь даалт каркастай энтергээд шинэ технологи гаргаж ирсэн. Тэднийх бол өөрөө 40 см-ийн алхамтай ийм стандарт бүтээгдэхүүнүүдтэй. Тэрийг бол 45-аар авъя ч юм уу те
метр хэдээр авъя гэж хүн дураараа захиалж болдоггүй. Манад угаасаа ийм л юм байдаг. Тэрүүгээр та байшингаа ингээд зохиогоод легогоор нь ингээд зохиомжлоод ингээд аваа гэж. Тэр систем бол одоо энэ жил бол Керамзит Блок New Saver гэдэг компани одоо дараагийн шатанд нь хөгжүүлээд бас ингээд явж байгаа. Тэгэхээр манай систем болохоор бас яг тэднэртэй адилхан. За манай үйлдвэрээс бол ийм бүтээгдэхүүнүүд гарна. Тийм учраас таны байшингийн одоо ингээд танд хэрэгцээтэй байгаа метр квадрат өрөөний зохион байгуулалт эдрийг бид нар одоо ийм бүтээгдэхүүн биднэрт байгаа учраас энэ ханыг энэтэй нийлүүлээд ингээ хийчий гэдэг зохиомжийг хийхэд архитекторуудад бас аягүй сонирхолтой. Тийм бэлэн ийм юмнуудаар яаж тэр айлын хүсээд байгаа өрөөний зохион байгуулалт цонх хаалга эднэрийг ингэж гаргах вэ гэдэг ингээд зохиомжлоод ирэхлээр их сонирхолтой байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ систем дээр шинээр төгсөж байгаа архитекторууд болон барилга угсралтын ажил гүйцэтгэдэг хүмүүс бүгдөө ингээд ороод ирэх юм бол асар сонирхолтой. Тэгээд за ер нь бол нэг 100 м квадраттай нэг давхар барилгыг бол нэг өдрийн дотор угсарна гэсэн тийм юутай байгаа. Төлөвлөлттэй байгаа. Мэдээж каран өргөх механизм ашиглана. Хэрвээ тэрнээс өндөр том болоод ирэх юм бол угсралтын ажил маань 2 өдөр лөө шилжих юм уу тиймэрхүү байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бол яг нэг эхний байшингийнхаа загварыг угсарч үзүүлж хүмүүс за яг нэг нөгөө яриад байгаа юм чи энэ шүү гэл ингээ харуулчих юм бол хүмүүс илүү сайн ойлгох гэдэг. Тэгээд би болохоор олон улсын пассив барилгын хүрээлэнгийн яг хөлөнд зөвшөөрөгдсөн дулаалга битүүмжийн инженер. Тэгэхээр ер нь бол хүмүүс пассив гэхээр макийн бодлокоор барих юм уу эсвэл модон байх юм уу гэд ямар нэгэн тодорхой материалыг ингээ асууад идэгин. Пассив гэдэг өөрөө болохоор итгэхгүй гэсэн үг. Ямар нэгэн энэ байшинг халуун дулаан байлгаж хүн дотор нь амьдарч тав тухтай байхын тулд итгэвтэй ямар нэг юм хийхгүй байхад нөгөөх маань ингээ сайхан тав тухтай байлгана л гэсэн үг. Тэгэхээр одоо манайх нэг эрчим хүчний хэмнэлтэд амны орон сууц барай 4 дахь жилдээ болж байна. Монголын 4 компанитай 4 банктай хамтарч ажиллаж байгаа, зээл гаргаж байгаа. Тэгэхэд бол би өөрөө инженер архитектор хүн учраас дандаа нэг төрлийн олон байшин барина гэхээсээ илүү хүмүүсийн сонирхоод идэг яг нийтлэг боддог материалуудаас алийг аваа ашиглахаар аль нь илүү их эрчим хүч хэмнэдгийн те ажил үйлчлэгээн дээр зардлууд нь ер нь хаана ямар байдгийг ингээд харьцуулах гад нэлээд олон төрлийн хийцлүүдийг сонгож хийж үзсэн. Тэгээд хамгийн ихнийх маань болохоор Улаанбаатар хотод металл каркастай Канад технологийн Барнхаус гэдэг нэлээд тийм том нөгөө алхамтай тийм агуулгын барилга барьдаг системээр барьж үзчихсэн. Макийн бодлок бол мэдээж маш нийтлэг байдаг тийм ээ төмөр бетон каркас угсралттай. За тэгээд нөгөө том лего бодлок тэрний угсралтыг хийж үзсэн. За одоо энэ болохоор манай 4 дахь систем гэсэн үг. Одоо ингээд туршиж харьцуулж үзэж байгаа 4 дахь систем. Гэхдээ мэдээж эрчим хүчний хэмнэлтийн хувь бол энэ өмнөх системүүдээс хамаагүй өндөр байдаг. Магадгүй пассив гэдэг маань бол эрчим хүчийг 90 болон 90-ээс дээш хувь хэмнэсэн тохиолдол пассив гэж олон улсын үнэлгээнд дээр зааж байгаа учраас тэрлүү хүрэхэд хамгийн эхний нөгөө үндсэн хийц маань хамгийн ойртчихсан байгаа хувилбар нь энэ систем гэсэн үг. За магадгүй макийн бодлокоор барилаа гэхэд одоо бид нар эрчим хүчний хэмнэлтэд зээл авах гал банкуудын шаардлага бол нэг 20% хэмнэсэн багт танд зээл өгөө л гэлт хийж байгаа. Тэгэнгүүт нийтлэг гадна ханаа 40 см-ийн бодлокоор өрлөө гэхэд гадна талын дахиад 15-аас 20 см дулаалж иж 20-30% дээр очиж байгаа хгүй дөнгөж. Тэгэнгүүт энэ маань өөрөө ямар нэг юм хийгээгүй, нэмж дулаалаагүй үндсэн хийц маань үйлдвэрээс ирснээрээ ингээд 1-2 хоногийн дотор босчихсон байж байхдаа 40-оос 50% хэмнэлттэй байгаа. Тэгэнгүүт хэрвээ нэмээд дахиад нэг 10 см ч юм уу дулаалчих юм бол пассив руу өстө маш их ойртох тийм өндөр юутай байгаа хгүй өгөгдөлтэй гэсэн үг. За нэг ийм систем байна. За ингээд сургалт орсон менежерүүдэд баярлалаа. За өнөөдөр бидний Монгол Арзаалт компаниас зохион байгуулж байгаа өдрөлгийн маань гол санаа буюу базаалт чулуунгийн давуу чанар дулаалга хийснээр ямар ач холбогдолтой үр дүнд хүрэхийн заашаа шинээр технологи буюу базаалт панелын технологийн талаар мэдээлэл хүргэлээ. За тодорхой хэмжээний мэдээллийг авсан байх гэдэг итгэлтэй байна. Асуулт тодруулах зүйл бол бидэнтэй холбогдох ингээ бүрэн боломжтой. За өнөөдрийн бидний сургалтын бас нэг та бүгдийг цуглуулсан давуу тал бол мэдээж базаалт чулуунгийн аздан шалруулах мөч маань ирсэн байна. За энд хүрэлцэн ирсэн хүмүүс бүгд утсын дугаараар бичсэн хүмүүс за бичээгүй гэж одоо бүгд хүн орхитуулж болохгүй, хүн гомдож болохгүй. Тэгэхээр ерөнхийдөө нь одоо энэ 2025 онд шинээр нэвтрүүлж байгаа базаалт панелын тухай мэдээлэл авахар биднэрт холбогдоод захиалгыг хийгээд бид нар гүйцэтгэгч компаниудтай холбоод өгөх бүрэн боломжтой байгаа. Тэгээд одоо Дархан хот маань ерөнхийдөө хүн ам төвлөрөөд за ирээдүйд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх буюу агаарын бохирдолтой одоо автахгүй тулд одоо зөндөө олон жижиг амны орон сууцад маш их төвлөрсөн байна. Тэгэхээр мэдээж одоо байгаа амны орон сууцаа
дахин дулаалгах, дулааны алдагдлгүй болох эрчим хүчний хяналтыг хийх. Тэгэхээр тийм учраас одоо Монгол Азалт компани зүгээс энийг бол тархиныхаа иргэдэд бол зөвлөж байгаамаа. За ямар азтай 3 сая 500 төгрөгийн базаал чулуун аваад байшингаа үлгэдэж дулаалаа 5 дахь орчин бүрдүүлэх вэ гэдэг одоо ингэ шалгарах гэж байна. За бүгдэнд нь аз ивэ алгадши. За мэдээж өнөөдрийн өдрөлөг Дархан хот маань явагдаж байгаа учраас Дархан хотын эмэгтэйчдийн ордныг төлөөлөөд ганц чимэг ихчээр одоо ингээс аздангаа шалгаруулъя гэж бодож байна. За гараа сайн шалгуулна. За Дархан хотынхад ямар иргэнийг одоо суусгаад байна. Тэгээ та боломж маш их байгаа. Тий, дугаарлан залгаж үзнэ. Тий, яг энэ дотор байгаа. Тий. За. Гаргаж ирээ за тий. За. Нилээ сайн хөөсөн байна да. За. Гой дугаарай. Өнөөдрийн манай төслийн чухал арга хэмжээнд ирсэн та бүхэндээ баярлалаа. За тэгээд бид нэр Утаагүй Дархан төслийнхаа хүрээнд олон төсөл сургалт хийж байгаа. Тэгээд бидний яг энэ төслийнхаа хүрээнд хийж байгаа 2 дахь азтай шүү. 1 дахь азтай маань болохоор манай TEDx дээр манай дулааны нэг бүсгүү хожиж ирсэн. Азтай маань нэр ирж бүтээгдэхүүн Аваагүй байгаа шүү. Одоо аваарай. За одоо энэ лөө залгая. За баяр хүргье. За манай азтай маань шалгарлаа. За уцын дугаар нь 99 24 95 95 ямар гоё дугаартай юм бэ? За баяр хүргье. Баяр хүргье тань. баярлалаа. За баяр хүргье. За одоо ингэж мэдээж аздангийнхаа сэтгэлийг сонсъё. Нэг онтооч. За та бүхэндээ баярлалаа. Монгол Азалт гэдэг энэ танилцуулах өдрөлтөөр ирсэндээ сэтгэл аяг өндөр байна. За манайхан бүгдээрээ монголчууд угаасаа дийлэх нь одоо хуваарьчсан байшин барилга барих мэдгэдэггүй бас дотмог байдаг. Тэгээд бас бүгдэнд нь хэрэгтэй мэдээлэлээр хангаж бас параметралаа бүтээгдэхүүнээ сурчсан бас маш их баяртай байна. За тэгээ тээврээ зохицуулаад очиж бараагаа аваарай. За өнөөдрийн арга хэмжээнд цугларсан нийт дарханчуудаа маш их баярлалаа. Тэгээ 5 дахьтаа эрүүл орчинд амьдрахын тулд өөрсдийнхөө орчин зөв дулаалгын материал сонгож бүрдүүлээрэй гэж хүсэж байна. Шинээр нэвтрүүлж байгаа одоо нөгөө хавтант базалт гэсэн тийм технологиг нэвтрүүлж байна. Энэ технологи маань бол сүүлийн үед одоо нөгөө баригдж байгаа барилгуудаас бол хамаагүй хэлбэр одоо цайх хугацаах хэмжиж байгаа. Дээрээс нь цааш талд Монгол улсын Монголын ард түмэнд нэлээд дэлгэрэх байхаа гэж бодож байна. За та бүхэндээ шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи нэвтрүүлж байгаа Монгол оронд одоо хөрсөнд буулгаж байгаа та бүхэндээ амжилт хүсье. За Монгол Азалт гээд дархан зохион байгуулж байгаа өдрөлтөөр ирж суусандаа өнөөдөр сэтгэл өндөр байна. Тухайн Монгол Азалтын бүтээгдэхүүний талаар бол нэлийн мэдтгүүнтэй болж авлаа.